За 13 эрдлэгийн хамгийн түргүүн цусан эрлэг багтдаг. Эрлэг гэдэг чинь ерөөсөө одоо түрүүнд хэлсэнчлэн энэ цагийн харуул үндсэн хуулийг сахин хэрэгжүүлэгч нар, хэрэгжилтийг хянагч нар, хэрэгжүүлэхийг одоо шаардлагч нар тэрийг эрлэг гэж хэлж байгаа. За тэгэхээр цусан эрлэг нь ямар ч үтэй хөлөөр нэгдүгээр цусны тусгаар тогтнолыг хамгаална. Хоёрдугаар хүний цусны ариун байдлыг одоо хангуулах чиглэлд өөрөөр хэлбэл хүний амийг хангaalах чиглэлд ажилладаг. Эрлэгүүд бол бүгдээрээ тийм. За энэ эрлэгт ямар гэм хийсэн хүмүүс ч гэхээр нэгдүгээр хүнийг зодож, цусын урсгаж, цустай холсон, хамраас нь цус гаргасан байна уу, тархилгааг нь хагалсан байна уу, одоо зүрх рүү нь одоо ямар нэгэн байдлаар мэс хүргэсэн байна уу. Тиймэрхүү байдлаар хүний амь насыг хохироох гэдэг юм уу, амь насанд халдах үйлдэлүүдийг гаргасан. Ийм хүмүүс бол цусан эрлэгтэр шүүгддэг байгаа. Дээрэс нь бас энэ цагийн харуул гаж донтонгууд би ингээд цусны өмнөр авч цусны одоо өнгө харж цус харж ингэж таашаал авдаг, баясдаг тийм нөхдүүд бүгднийг тийм донтой гаж донтой тийм тачаалтай нөхдүүд бүгдээр цусан эрлэгч шүүгдэнэ. За дээрэс нь хүнийг одоо сэтгэл санаагаар одоо айлган сэтгэлийн түгшүүр айдас хүйд сэтгэлийн тийм тамлалд одоо амьдруулсны улмаас хүний цусан цус өөрөө амьгүй болох цусан цус нь мөхөх улмаар тэр нь тодорхой хэмжээний одоо хурц эмгэг өвчнөд, удам данцсан эмгэг өвчнөд эсвэл амь насаа алдах тийм эрсдэлд оруулсан тийм хүмүүс очино. За тэгээд дээрэс нь бас юу яа аборт хийх тохиолдолд энэ чинь бол эрлэг гэдэг чинь өөрөө амийг хамгаалж байгаа. Тэгэхээр бүхэл бүтэн амийг одоо удам хугацааных нь өгдөөс байна уу, үлийн одоо хувьцааны эздээс байна уу. Тэрнээс өгч байхад, бэлгэлд байхад тэрийг амийг тасна гэдэг нь өөрөө бас цусан эрлэг шүүгддэг. Гэхдээ аборт хийлгүүлсэн болоод аборт хийсэн бүгд очино. Аборт хийхийг ятгсан, шавдуулсан, одоо тулгасан бүгдээр очдог. За тэгээд дээрэс нь ер нь болсон эрлэг дээр эмчнэр их шүүгддэг. Эмчнэр яагаад бол хүний амийг хамгаална. Угаасаа амийг аварна гэсэн тангарагтай. Тэр амийг аварна гэсэн тангараа биелүүлж чадчихэв. Хүний одоо өөрийнхөө мэрэгжлийн ур чадвараар сэтгэлийн одоо гэрэл гэгээр ч гэдэг юм уу те тангарагтай үнж байснаар хүний амь насыг хамгаалж чадсан бол мэдээж дэвшин магтагдана, сайшаагдана тийм үү. Үгүй бол шүүгдэн дэнслэгддэг тийм л байна. За иймэрхүү тэгээд хүний амь насыг олноор нь сөнөөх одоо цусыг хордуулах эм тан хурамчаар зарсан байна уу? Одоо энэ цагийн харуул вакцины одоо зохион бүтээлээ гэж бодъё л да. Гэхэд тэр нь хүний цусыг одоо бүлэглэлтийг задлах гэдэг юм уу? Цусны ген гэж зүйл байгаа. Тэр дархлааг одоо алдагдуулах, цусаар дамжин өвлөгдөж байгаа генийн тэр чадваруудыг ялангуяа оюун ухаан зүүн бэлгүүдийг өгүүлэх тиймэрхүү хор хохирлыг үзүүлж заавал вакцин гэхгүй эм танч үзүүлнэ. Тиймэрхүү бас үйлдэлүүд гаргасан уу? Буруу зүрөө одоо тан эм одоо өгсөн үү, санал тавьсан уу ч гэдэг юм уу. Энэ бүгд чинь бас орно. Дээрэс нь өөрөө хэрэглэсэн үү гэдэг орно. Дээрэс нь цусыг булангуртуулах элдв донгийн төрлийн зүйлс хэрэглэсэн үү? Одоо өвс хэр татсан уу? Энэ ч өөрөө цусны тусгаар тогтнол гэдэг зүйл чинь өөрөө цусны дотор бидний цусны дотор үе дамжиж ирсэн олон генийн гэдэг эмэгдийн гэдэг юм уу ичидийн тийм эрдэм ухаан сайхан сэтгэл оюун бэлэг цэцэн цэлмэг байдал за тэгэл үр хүүхдэд хайрлах бусдад одоо инэрэлтэй элбэрлэлтэй байх хамаг сайхан шин чанарууд оюунтай байх гэгэрэлтэй байх тэр бүх шин чанарууд сэтгэл ариун байх мөн чанар мэс чанартай байх тэр бүгд нь цусаар дамжиж өвлөгддөг учраас тэр халдашгүй дархан байдалд халдсан уу гэдэг нь цусан эрлэгийнхний бас дэнсэлдэг нэг гол зүйл байна. Тэгэхээр энэ зүйл маш олон өргөн төмөнд нийтэд тавигддаг тийм шаардлага байгаа. Зөвхөн тийм хүмүүс гэдэг утгаар биш. Тэгэхээр өнөөдөр энэ цагт маш олон хүмүүс өөрсдийг ингээд энэ цагийн хууль хяналтын байгууллага юм хэлэхгүй болж байна. Эсвэл энэ цагийн хууль хяналтын байгууллагыг одоо аргалцвал болно гэж боддог бол цаана чинь бүхэл бүтэн энэ амьдралын одоо хууль дэг жагийг сахиулдаг, хуулийг мөрдүүлдэг, хүн байх ухамсар ухаарлыг, сэхэрлийг, гэгерлийг одоо
авах зорилгоор ирсэн тэр энэ цагийн хүмүүс нь хэрхэн одоо оршиж амьдарч байна уу гэдгийг бас шүүн цагдаа явж байгаа гэдгийг ойлгоод бүгдээрээ бас зөв хүн шиг амьдрах хэрэгтэй байна. За иймэрхүү цусан нэрлэг гэж байгаа. Тэгээ нэрлэг маань хөвчлэн энэ нэрлэгт бол маш олон хүмүүс ирсэн байдаг. Жишээл өөрхөн аймаг хохроос хүмүүс бүр нэн төрөнд очдог. Хохроохтой өөрөө ингээд цус урсгаж, цусаа ханаж тийм үү нэг цус одоо тарих толгоогоо ингээд хаглаа тэр нь ингээд задраад махан бэсэн цус нь юулэгдээ тэр үед сүнс нь одоо эргэж хүн бол төрхийн аргагүйгээр маш их тийм дэнсэнд гэдэг юм уу унсан ч гэдэг юм уу айдас хүнс давтагдсан ч гэдэг юм эсвэл нөгөө айхтар юм ууж янз янзын юм хэрглэж цусаа задлж мөхөөсөн байна уу гэдэг тийм бас дэнс очдог байгаа. Цусан ирлэгт хүний цусан сүнсэл очдөг үү? Эсвэл очиод ер нь яг яа тийм бол тамд очно гэхээр биш энэ чинь ирлэгч үлдэж штэ ирлэгч үлээ тэгэнгүүт дахиад цаана цусан там гэж байгаа байхгүй юу? Цусан ирлэгт хэрэгэ хийсэн нотлох баримтуудаар хангагдсан уу? Ямар цусан ирлэгч өөрөө бүхэл бүтэн цусны үндсэн хууль юу эцэсэг хууль байгаа. Тэгэхээр эцэсэг хуулийн тийм заалтуудаар тэг зурцсны улмаас за эхний одоо хүнийг цуснамжтай халиа зодчихжээ. Энэ нь одоо цусан их засгийн одоо нэгдүгээр зүйлийн ч гэдэг юм үү те төдийн хуваар болохоор 2 удаагийн төрөлт гэдэг юм уу? Удамд нь 2 удаа цусны өвчтөд хөх төрүүлэгч гэдэг юм. Эсвэл одоо оюуны хомсдолтой хөх төрүүлэгч гэдэг юм. Одоо би жишээ авч ярьж байгаа шүү. Эсвэл тийм одоо бүр ингээд хөрслийн бэрхшээлтэй хөх төрүүл яаж нөгөө хохирол учруулсан тэрийг тулуулна шүү дээ. Тиймэрхүү байлаа. Гэтэл дахиад нэг өөр зүйл анги дээр яасан. Энэ одоо цусныхаа цэвэр тунгалаг ариун байдлыг алдагдуулах элдв зүйл хэрэгэлдэг байсан уу? Гэвэл тэр нь тусдаа нэг зүйл ангитай. Тэгэхээр энэний улмаас энэ хүний одоо цусаар дамжаад хэрэгэлдэг байсны улмаас хүүхдүүд нь гарлаа гэж бодъё. Тэгэхээр хүүхдүүд нь тэр нөгөө нэг цусны гений одоо бүтэц алдагдсны улмаас гэдэг юм уу те тодорхой хэмжээний одоо оюуны хомсдолтой гэж гэдэг юм уу эсвэл ухаан муутай ч гэдэг юм эсвэл бие эрхтний сул хөгжилтэй ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар эсвэл зөн бэлэхгүй ч гэдэг юм уу те тиймэрхүү одоо дамжсан байгаа хгүй. Тэгэхээр ийм зүйл хэдэн үеийн дараа цэвэршв. Ийм цусны ийм гажиг одоо хорон үр дагаврын улмаас удмын цус доройтсон энэ доройтлыг хэдэн одоо удаагийн 4 үе, 5 үе, 7 үеийн төрөлт гэдэг юм уу 7 үеийн одоо гэрлэлтийн дараа тэг төрөлтийн дараа удмаас цэвэрлэгдэх байна гэх юм бол нөгөө дахиад 7 үе гэдэг юм. Ингээд тэгээд хийсэн зүйл анги тус бүрээр нэмэгцээр явж байгаа. Тэр чинь хичнээн үеэрээ гэдэг юм уу хэдэн 100 жилээрч гэдэг юм уу тэндээсээ хамаараа цусны тамд очиж тамлагдах байхгүй. Тэгээд цусны тамд дотроо ингээд бас ингээ аймагуудтай. За ийм хэрэгтэн тохирсон тамалгааг бол одоо ингэж явуулна. Одоо ойлгуулах гэдэг шүү дээ. Ингэж болдгоо маа гэдгийг таниулах гэдэг шүү дээ. Там гэдэг чинь шорон шүү дээ. Шоронгоос суллана гэсэн. Тэгэхээр өвгдээдсэн цусны тамд байгаа үрс удмын үрс бас сайн явахгүй. Маш их тийм цусны алдмал өвчнөд ч гэдэг юм уу төрөлхийн өвчнөд ч гэдэг юм уу те эсвэл одоо гэдэг бас тэдэр чинь нөгөө нэг өөрийнхөө амь насыг болоод өрөөлийн амь насыг үр хүүхдийнхээ амь насыг бусдын сэтгэлийг тэгээд ер нь оюун ухаан зөв бэлэг сэтгэл зүрхний тэр авиас бэлгүүдийг бас хайрлаж хамгаалах ухамсарт суутлаа бас тууллуудыг үзүүлнэ л дээ амьдралын. Тэгээд тэр амьдралынхаа тууллуудад амьдарч явахдаа тэр чинь ухаарлал гэдэг хүнд зүгээр байж гад ирдэггүй. Маш ойрхны нөө жишээнүүдээс гэдэг юм эсвэл өөрх нь амьдрал тохиолдсон зүйлээс л хүн ухаарл авдаг. Сэхэрл авдаг. Ингэж болдгоо байна гэдэг яс цусандаа таньж авдаг. Учираас тэрийг таниулах нэг атармаатай амьдралыг туулуулна. Зовлонтой амьдралыг, нулимстай амьдралыг тийм үү? Хүл ирмэлийн зааг дээрх амьдралуудыг одоо амь насаа хайрлах хэрэгтэй байна. Зүрхээ амар амгалан байлгах хэрэгтэй байна. Сэтгэлийг бат бөх чанга байлгах хэрэгтэй байна. Гэдэг ч юм уу те. Эсвэл энэ эрүүл мэндийг юу хамаагүй идэж уудаг байж байгаад өвгдээс нь одоо тийм хорлох гэсэн юм бол эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй байна. Хоол хүнсний тодорхой мэдлэгтэй эрүүл одоо тийм амьдралын хэв маягтай байх хэрэгтэй байна гэдэг энэ туулууд нь тийм амар ирэхгүй. Ухаарахгүй байх юм бол өвдгөөл, зоогоол, тарчлаагаал тийм үү.
одоо цус гар хуруугаа зүсгч байдаг юм уу, цус алдах тийм үйл явдлуудад ингээл лаваарт ордог ч юм янз янзын байдлаар хүн туулж иж энэ ухаарлыг авдаг. Энэ амьдралдаа тэнд өвдөөсөн сүнсээрээ цусны тамлагдаж байна. Энд үр удам нь бас тэр тууллыг ухаарлыг авах гээд зэрэг ингэж явж идэг. Яагаад гэвэл их хөрөнгө хэлхээ гэдгээрээ одоо өвгдийн тэр хийсэн өвгдээцийн хийсэн алдаа гэдэг зүйл чинь хүн гинт нэг тэнэг болохгүй шүү дээ. Ерөнхийдөө л мунхтуу байсан учраас тийм хүний цусыг одоо урсгаж гэдэг юм уу, цуснаас цаашаа алавч гэдэг юм, хүний бус амьтны амийг бас энэ амьтны нэг цус урсгаж амьтны амийг толгоор зохиж хулгаар энбэртэй цус алдуулж хүлэх орно. Тэгэхээр дээрээс нь булаг шанд орж иж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдээс чинь гинт тийм үйлдэл гарахгүй. Тэгэхээр энэ нэлээд даймжирсан байж хаад энэ нь генээр нь удам дамжаад аав жоохон тэнэгдүү бол үр хөвгт тэнэгдүү байгаа тэнэгдүү үйлдэлээр үр хөвгтөө өсгцэн бол тийм үү. Тэгээд тэнэгдүү тэр зан чанар нь өөрийнх нь генд ингээ өвлөгдсөн бол хүүхдүүд нь жоохон тэнэгдүүл байна. Тэнэгдүү тэр тэнэгдүү байдлаас гаргахын тулд амьдралын туулууд зовлонгод олон бийжиж сая тэндээс хүн ухаарлаа авах байхгүй да. Тэгэхээр тийм зүйлүүд тохиолдно. Тэгэхээр тэнд ч өвдөөцөн зовж гэн энд ч өөрөө зовж. Энийг хүмүүс мэдэхгүй байна. Мэдэхгүй байгаа учраас бид нар ингээд эрэлгүүдийг ингээд танилцуулж байгаа байхгүй. Тэгэхээр цусан эрэлгийн утга нь маш товчхондоо ингээд хэлж. Туулахгүйгээр өршөөл хангагдах одоо тэр боломж байгаа. Тэр боломжийг олгоно шүү дээ. Заавал туулаад бүр ингээд таньдгүй ойлгохгүй хүмүүс зөндөө биш шүү дээ. Тэгэхээр тэрийг чинь өнөө таниулах зэрлэг одоо ингээд хийж байгаа лайв чинь тэрийг л таниулах гэдэг байгаа. Тийм эрэлэг байдгийг шүү. Энэний цаана ийм ухаарл одоо ухааныг суулгах гэдэг юм уу, оюуныг өвлүүлэх гээд явж идэг шүү. Тийм учраас хүн гэлээр мал хөлөөрөө битгий одоо ингээд нанчилтаж зодтолж битгий биндээ өсрөхөж битгий хингийн сэтгэлийг одоо өмөрүүлж зовоож уйлуулж шаналгаж байгаа тий. Гэх мэтлэн тэгээ дээрэс нөгөө нэг амийг хайрлаж сурахаас эхлэв. Тэгээ эн чинь нөгөө ингээд маш том одоо судран ном нь гарцсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэр номыг олж унших хэрэгтэй. Дээрээс нь өөрийнхөө одоо зүүн зүүдээ сайн манж бай. Тэгээд ингээд энэ талаар зөвлөгөө өгч байгаа хүмүүсийн зөв үнэн зүйлийг олоо сонсчихжээ. Өнөөдөр ингээд цусны өвч одоо сэтгэл цусан сүнсний амгалан бус байдлаас үүдэлтэй маш олон өвчин байгаа дээ. Маш одоо жишээлбэл цусны сүнсний амар амгалан бус байдлаас үүдэлтэй өвчин илүүтэй эмэгтэйчүүд үржихүүн хүртэн дээр буюу үржихүүн сав эргэтнүүд дээр эртээ үнд жалгаагүй болдгоо штэ. Тэгээд тэр чинь яг эцсийн дүндээ болно нэг энэ учиргүй ингээд нөгөө заавал цуснуудыг гаргасандаа биш тэр дотор нь ингээд цус нь өмөрч одоо сэтгэл нь өмөрч одоо элэг нь өмөрч урагдаж зүрх нь ингээд шаналж ингээд цусаа шахаж чадахгүй юу л чадахгүй амар амгалан байж чадахгүй тийм байдлуудад оруулаад тэгээд цус нь ингээд шингэн бүртэмэр шансаар байгаад ингээд цус нь өтгөрсөн ч гэдэг юм хоол хүнсээ буруу хэрэглэсээр байгаад гэдэг юм цусных нь олон дотор цусны дотор нь олон бас амьуд буюу эсүүд байгаа хгүй тэр олон цусны улаан цагаан эсүүд нь ялцсан эсүүд нь тэнд бас хэвийн амьдрч чадахгүй бас олноороо үүрч өвхөж шаналж хордож зовж ч юм уу ингээд дээрэс нь адилхан энэ эзэн нь уйлж хахаас тэр цусан сүнсний одоо цусны дотор урсж байгаа олон улаан эсүүд бас адилхан уйлж байгаа. Энд одоо тухайн хүн нь янз янзын хоол хүнсний улмаас ингээ бие нь эргэтэн хордож байгаа юм бол цусны дотор байгаа олон дархлааны эсүүд адилхан хордож доройтж мөхөж байгаа. Энэ бие махбод нь одоо энэ тэндээ яр шарах гараад урагтаа зүсэгдээд ингээд одоо шаналж тарчилж бай одоо өвдөж байгаа бол цусны дотор байгаа ялцсан эсүүд адилхан тэнд одоо эмтэрч одоо гэмтэж бэртэж хөлгүй гаргүй болж арьсгүй болж ингэж шаналж байгаа гэдгийг л бодъё. Энэ өнцгөөс нь харж байж бүхэл бүтэн цусан эрлэг гэдэг зүйл одоо мөшгөж тэндээсээ дүнэлтээ гаргадаг. Тэгж алдаа оноо байна уу? Дараас нь удам дамжиж ирсэн өвгтээсийн хувьд ухаан нь ямар байж вэ? Цусан сүнс нь хэр ариун байж вэ? Дээрээс нь сэтгэл оюун зөвөн бидлэг эрдэм ухаан одоо эрдэм чадал мэдлэг нь ямар байж вэ? Хүн чанар одоо хүний сайхан сэтгэл нь хэр байж вэ? Тэгээд тэндээс өвлөгдөөд хэдэн хувь нь хүнд юм байд одоо амьдралд нь тодорхой хэмжээний нөлөөлөлийг үзүүлж өгöd тооцох. Дээрээс нь тэр хүнд чинь үеийн үр тавилан оногдсон байгаа шүү дээ. Үеийн үр тавилангаа туулах хэвцээ. Одоо тэ унжуу гэдэг юм уу те. Тэгээд гэр бүлийн зүгээс, нийгмийн зүгээс, хувь хүний зүгээс, өр бүлийн зүгээс, аав ээжийн зүгээс ингэж судалж явж ижиж их олноор нь тооцож ижиж тэр хэрэг одоо тооцох байхгүй. Тэгээ магадгүй өнөөдөр энэ нэг хүүхдийн одоо амиа хорлсон хололт нь магадгүй
6 жилийн өмнөх 6 үеийнхэн дээд өмгдээзээс баатай байх юм бол гэдгээр эсвэл ээж аавынх нь хүмүүжил гэдэг юм уу төлөвшил гэдэг юм уу захиас сургаал үг үйлдэл ахуй амьдралын одоо сүдэртэй парамтай тал ямар байж өгч байна. Ингээд тэгээд тухайн дээрээс нь тэр хүндрийн хов тавилангийн эзэдүүд үргэлж хажуунаас нь одоо дэм тус үзүүлж оршиж байгаа шүү дээ энэ жил цаг өдрийн эзэдүүд. Тэр тэдний зүгээс хэр дэмжлэг үзүүлж байж юу тэрийг хэр сонсч чадж байж юу. Тэгээд сэтгэл нь их булангартай хүмүүс угаасаа тэмцэн бүлгээ авах чадвар маш муу байдаг л да. Ингээд маш олон зүйлийг үндэслэж байж цусан эрэлгийнх нь сэтгэл оноодог. Тэгэхээр их тийм цогц их шудраг явагддаг гэсэн. Одоо өнөөдөр энэ нийгэмд ингээд үзээ л да. Янз янзын хэрэгүүд гарлаа гэдэг тухайн нэг яг тэр хэрэг үйлсэн хүн дээр л гэдэг юм уу те бүх анхаарал хандуулаад тэрийг л жижилж яхад гэтэл эцэг их юм байсан. Ард тал нь хэм байсан. Анд нөхд нь хэм байсан. Бас ингээд судлах болдгоо шүү дээ. Тэгэл одоо ген ямар байсан ч нөө монголчууд эрт нөгөө хүнтэйс гэрлэхдээ заавал нөгөө цусны талаас нь их шинжээ явдаг. Удмын харна гэж ярьдаг шүү дээ. Удмын харахтаа ядчил 3 үеийн удмыг хар гэж ярьдаг шүү дээ. Аав ээж нь эмээ одоо өндөр буурайнууд нь ямар гэж үг. Тэрийг шинжчээд сая эдний үр хөвгтөө гэрлүүлж болно болохгүй эсвэл өнгө сүү тавьж болно тавьж болохгүй. А уг нь бол дээр өнгө сүү тавьчаад ирдэг. Тэ яагаад гэвэл тэнд илүү удам хусаг сайн мэдж байгаа учраас гэдэг. Тиймэрхүү байдлаар явагддаг. Тэгээд цусны эрэлгийн хувьд бол иймэрхүү байна. Тэгээд өнөөдөр бусдын амийг өвдөж байгаа, бусдыг зодож занчиж байгаа, бусд руу дайрч тавьшил дурамжилж байгаа. Бусдыг аргагүй одоо аргагүй хөл гэж байхгүй л да. Аргагүй хангаалтанд оруулж байгаа ч гэдэм эсвэл амиа хотлох шатнд нөхцөл тийм хэцүү шийдвэр хүргэж байгаа амьдрал нөхцлүүдийг бол олон талаас нь харна. Тэгэхээр өнөөдрийн ингээ гаргаж байгаа хүмүүсийн буруу үйлдэл авируд өссөн хүсээгүй тэтэртэй тэргүүл яаж суцсан бэ? Цусан үлэгт бичигдэж явж байгаа. Өөрийнх нь сүнсэнд өөрийнх нь бахан бие дээр бичигдэж явж байгаа. Тэгэхээр тэд нар яаж зуцсан бэ? Энэ цагийн шүүх цагдаа яаж аргалсан бэ? Яаж худлаа ярьж бодсон одоо юу гэдэг худлаа ярьж малтарсан бэ? Тусан эрэл өгүүлж байгаа шүү л гэж хэлэх гэсэн. Тэгээд ер нь бол энэ эрэлгүүд чинь хүмүүнийг яс зүйтэй болгох, зүрх сэтгэлтэй болгох, хайр инэрлтэй болгох, эв эвтэй болгох, нэг нэгэндээ хүндэтгэлтэй болгох. Энэ амьдралд эрэхтэй бусдын амь амьдралыг бас хүндэтгэж явах ёстой л доо. Тийм ухамсарт гэгэрэлд хүрэх гэж л оршиж байгаа шүү дээ. Тэгэхээр эрэлгүүд бол хамгийн их гэгэрсэн хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл гэгэрсэн хүмүүс юу гэсэн үг вэ? Болон болохгүй сайн мэддэг. Буруу зөвийг сайн ялгадаг. Тэгээд үндсэн хуулийн одоо өөрт одоо хянагдаж байгаа тийм үү? За цусан эрэлгэх юм бол цусан эрэлгийн дагаж мөрдөг цусны одоо их засаг үндсэн хуулийг одоо ягштал сайн мэддэг байж байгаа л энэ тэнцлэгч нар гэдэг юм хянагч нар болсон байгаа шүү дээ. Тийм ба.